Сайн байцгаана уу оюутнуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. За тусал цуснд оншийн үнэн нуугдана, дүн шинжилгээнд эмчилгээний зам нээгдэнэ гэсэн сайхан ишлэлээр өнөөдрийнхөө лекцийг эхлэе. За эмнэлэг зүйн лабораторийн чанарын дотоод хяналт гарч болох алдаанууд түүнээс сэргийлэх гэсэн сэдвээр лекцээ уншъя. За зорилго нь эмнэлэг зүйн лабораторийн чанарын дотоод хяналтын тогтолцоог ойлгож, шинжилгээний үйл явцын алдааны их үүсвэр тэдгээрээс сэргийлэх арга барилыг эзэмших зорилготой. За суралцах зөвлөс маань дараах байдлаар харагдаж байна. За үүнд лабораторийн чанарын хяналт, найдвартай үр дүн ба ISO 15189 стандартын үндсэн шаардлагыг тайлбарлах, за шинжилгээний өмнөх, шинжилгээний үе, шинжилгээний дараах үе шатанд гарч болох алдаануудыг ялган таних, за чанарын хяналтын тохиромжтой материал QC сонгох, шинжилгээ хийх, за Westgard дүрмийг хэрэглэх, за алдааны үндсэн шалтгааны шинжилгээ хийх, залруулах, арга хэмжээ боловсруулах, за лабораторийн аюулгүй байдлын үндсэн дүрмийг мэдэх, дагах гэсэн зүйлсүүдийг багтаасан байна. За чанарын утга учир гэж юуг хэлээд байгаа юм бэ? Шинжилгээний үр дүн нь шийдвэрийг тодорхойлдог. За эмнэлэг зүйн лабораторийн үр дүн нь өвчний онцлогооны 70-аас 80% нь эмчилгээний хяналт, урьдчилан сэргийлэх шинжилгээнд ашиглагддаг. За алдаатай үр дүн нь буруу онш, хойшлуулсан эмчилгээ, шаардлагагүй нэмэлт шинжилгээ өвчтөнд хор хөнөөл учруулж болдгоо. За чанар нь зөвхөн наривчлал биш, харин найдвартай байдал, цаг тухайд нь гүйцэтгэх ойлгомжтой тайлагнал болж өгдөг юм аа. За чанарын дотоод хяналт ба чанарын гадаад үнэлгээ. За чанарын дотоод хяналт нь лабораторид өдөр тутмын үйл ажиллагаанд хийгддэг шинжилгээний үр дүн, өдөр тутмын найдвартай эсхийг баталгаажуулах үйл явц өөрөө хянах ийм тогтолцоо байдаг. За жишээ нь хяналтын цуснд өдөр бүр шинжилгээ хийх. За чанарын гадаад үнэлгээ гэвэл лавлгаа лабораториос зохион байгуулдаг олон лаборатори харьцуулах тогтолцоо. За лабораторийн үнэн зөв байдлыг үнэлдэг. Жишээ нь улсын чанарын үнэлгээний төвөөс илгээсэн үл мэдэгдэх дээжээр бид шинжилгээгээ хийгээд буцаан илрүүлж хариу тайлангийн оролцож олон 10 лаборатори дотор үнэлгээ аль төвшөнд байгаагаа мэдэж авдаг. За лабораторийн чанарын хяналт. За шинжилгээний үе шат яаж явагддаг юм бэ гэхээр шинжилгээний алдаа нь энэ үе шатны аль ч үе шатанд гарч болдог. За дараах 3 үе шат байна тийм ээ. За нэгдүгээрт нь free analytic. За байж багш нараадах. За тийм байна. За энэ шинжилгээний өмнөх шат. Эмч захиалга өгнө, дээж цуглуулах, тээвэрлэлт, хадгалалт. За шинжилгээний шат аналитик үе. За энд болохоор дээжээ бэлтгэх, за прибор дээр шинжилгээ хийх, үр дүн гаргах гэж байна. За 3 дугаарт нь шинжилгээний дараах үе шат буюу пост аналитик үе шат байдаг. За энд үр дүнг баталгаажуулах, мэдээллийн системд оруулах, эмч өвчтөнд тайлагнах гэсэн ийм 3 үе шатаар явагддаг. За алдааны тохиолдол. За энийг ингээд сайн харах юм бол ажиглах юм бол за бараг өөдөөс чинь энэ зурган өгөгдөл бол ойлгогдох үеж өгөгдсөн байна. За энд алдааны 70 хүртэлх хувь нь аль үе шатанд нь явагдаж байна. За энэ мэдээж шинжилгээний өмнөх шатанд гардаг. За 20 хүртэлх хувь нь болохоор шинжилгээний дараах шатанд гарч байдаг. За 10 хүрэхгүй хувь нь шинжилгээний шатанд гардаг. За энийг бид нар эсрэгээр нь ойлгоод идэг. Ялангуяа лабораториос гаднах эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг хэсэг нэгжүүд. За юу гэж ойлгодог вэ гэхээр та нар
шинжилгээний шатанда алдаа гаргаад байна. Танаах буруу хийгээд байна. Тэ? Танаах ингээд байна. Лаборатори л буруудаад байна. Буруу. Гэтэл яг одоо шинжлэх ухааны үүднээс нотлохоонд суурилсан баримт нотлохооны үүднээс за тэгээд хараад аваад үзэх юм бол шинжилгээний өмнөх шат буюу тэр лабораторийн гаднах хэсэг нэгжүүдээс за ирж байгаа тэр бүх явагдаж байгаа тэр бүх үйл ажиллагаанууд нь алдаа нь 70% нь эзэлж идэг. За дүгнэлт нь хамгийн их анхаарал нөөцийг шинжилгээний өмнөх үе шатанд алдааг бууруулахад чиглүүлэх хэрэгтэй байдаг юм аа. За шинжилгээний өмнөх алдаа. За энд эмч сувилагчийн үүрэг гэдэг. За энэ 6 өгөгдлөөс бүгдээрээ харъя тийм ээ, схемээс харъя. За эндээс захиалгын алдаа. За энд яах вэ гэхээр буруу шинжилгээ захиалах. За магадгүй дорж гэдэг хүнд те коагулограммын шинжилгээ хийгдэх ёстой байтал иммунологийн шинжилгээ гээд захиалагдчих тохиолдол зөндөө байдаг. За энэ мөн л одоо шинжилгээний өмнөх үе шатны алдаа. За өвчтний мэдээлэл нас хүйс буруу орж ирэх. За энэ мөн тийм ээ. За цэцгээ навчаа зөрүүд шивгдээд ороод ирж болно. Нас нь буруу ороод ирж болно те 50-тай үний 30-тай гэдэг. Ихэвчлэн 5-ын тоо 3-ын тоо андуурагддаг те. За гэх мэтчлэн. За энэ мөн л бас лабораторийн шинжилгээний өмнөх гаднах алдаа. За өвчтний бэлтгэл буруу шил сонгох. За нөгөө сувилагч маань те мэс заслын сувилагч маань дотрын сувилагч маань одоо иммунологийн шинжилгээнд өвчтнөө бэлдээд вакуум тэнэрээс сонгоод цусаа аваа явуулсан байтал бид нар тэрийг хүлээж авдаг те. За тэгтэл иммунолог өгөх гэжээж дата ч юм уу коагулянттай антикоагулянттай вакуум тэнэрд цусаа авчихсан тохиолдол зөндөө гардаг. За тэгвэл энэ бас л шинжилгээний өмнөх үе шатны алдаа тий. За эмийн нөлөө. За жишээ нь антибиотиктэй эмчилгээтэй антибиотик хэрэглэж байгаа ийм тохиолдолд за хэд хоногийн өмнөөс эмийг зогсоох ёстой гэд ялангуяа ийм эмийн нөлөөгш маш их өөрчлөлтөнд оруулж идэг үзүүлэлтүүд байдаг лабораторийн шинжилгээнүүд дотор. За тэрийг бас анхаарахгүйгээр аль эсвэл мэддэггүй дээрээсээ аль эсвэл санаатай санамсаргүй байдлаасаа болоод бас шинжилгээний өмнөх алдаа буруу бэлтгэж гин тэ өвчтнийг за өлөн биш байх. За маш их ундаа уугаад ирсэн байж дээ хүүхдүүд те. За аль эсвэл насан турсан ялангуяа эрэгтэй хүмүүс те маш их сайхан цуугин аль эсвэл шарсан маах аль л одоо өөх тоос илчлэг өндөртэй маш сайхан хоол идчихээд өөстэй кидс дүүрэн те ингээд ороод ирдэг. Тэгээ тэрийг өвчнөө бэлтгэхдээ асуухгүй, тодруулахгүй, санаатай, санамсаргүй те ийм байдлаар ажил ихтэй, ажилдаа тууртай ч юм уу те гэх мэтчлэн тайлбаруудыг дараа нь одоо хэлдэг болохоор ихэвчлэн багш нь ийм одоо өгөгдлүүд амд орж ирээд байна л да төрүүлж. За энэ мөн л одоо шинжилгээний өмнөх үе шатны өвчтний бэлтгэл байдлын хангалт буруу байгаад байна гэд. За онцгой шаардлагуудыг одоо шаарддаг бас шинжилгээний үзүүлэлтүүд байдаг. Өвчтнийг бэлтгэх онцгой шаардлагуудыг шаарддаг. За тэрийг уншаагүй, судлаагүй, дуулаагүй, мэдээгүй. За аль эсвэл мэдсэн байлаач, уншсан байлаач, судалсан байлаач буруу нэвтрүүлж, буруу дадал хэвшил болгож хийх. Тэгээд үйлчлүүлэгчээ бэлдээд шинжилгээ өгчдөг. За ийм тохиолдлууд байна зөндөө. За дээж цуглуулгахдаа алдаа гаргадаг. За буруу хүний цус. За солигдоод аваад ирдэг. Маш их гардаг. Маш их одоо сөрөг тийм хэл ам араасаа дагуулдаг. За дараа нь вакуум тэнэрийн сургалтын, сонголтын удаа дараа өгөөд байхад маш амар хялбар юм шиг сургалт өгж байхад ойлгоцгоочдөг. За тэгсэрнээсээ яг өөрсдөр нь тулгараад эмчин за навчаагууд одоо тэр буйнаагууд те хэнд байдгийн тийм үзүүлэлттэй
шинжилгээнүүдийг авнаа гэхэд өглөө нь вакуум танерыг буруу сонгоод буруу урагшлалтантай бас л аваад ороод ирдэг. За эсвэл тэгээд гемолиз болгоод эсвэл антикоагулянттай агулянтгүй гэдгээ бас буруу сонголтоо хийгээд оруулаад ирдэг. За дараагийн нэг түгээмэл тохиолддог дээж шошго таних энэ алдаанууд. Дээжинд өвчтний нэр буюу сорцонд өвчтний нэр буруу бичих. За баруун гартаа дулмаагүйг авцсан байжснаа зүүн гартаа хэнийг байдгийг дорж байхыг байснаа гинтхэн эргэлцдэг өөрөө. За би энэ гартаа яг тэрийг барьж ирсэн, энэ гартаа би тэр байхыг барьсан байсан. Үгүй би солиогүй, миний яг зөв гэд ингээд бид бол ирж байгаа дээж сорцыг хүлээж авч байгаа учраас нүдээр хараагүй учраас яг тэр нь батааг байх, энэ нь дорж байх, энэ нь хингуайх байдгийг тэгж хүлээж авах ямар ч боломжгүй учраас энэ бол дахиад л нөгөө шинжилгээний өмнөх үе шатын алдаа тийм учраас хүлээж авахгүй буцаах ёстой За онсоор огноо буруу тавих эсвэл огт тавиагүй байхгүй бах хизээ яаж авсан нь мэдэгдэхгүй бүлхрээд чулуу шиг өдр болчихсон бүлэн үүсцэн байгаа нь чулуу шиг өдр хатуу тог гэдэг ингээ вакуум танер дотроо цусаа хөдлөгөхөөр тог гэдэг ингээд тийм болтол нь хичнээн цаг удаа аваад ингээд байлгацсан өөрөө бас цагаа мэдэхгүй авчирж байгаа газар маань дөнгөж сая авсан л гэж хэлдэг гэх мэтчлэн за эдгээрүүд энэ шинжилгээний өмнөх алдаа бол яриад л байвал маш олон кейс тохиолдлууд маш олон зөвлөд байгаа учраас багш нь энгийн хүрээд лекцэн дээрээ ингээд орхий за дадлага дээр бол бид нар бол маш олон зөвлөдийг тал талаас нь олон өнцгөөс олон өнгөөр нь харна кейс тохиолдлуудыг бас харна. За шинжилгээний өмнөх алдаанд тээвэрлэлт хадгалалтын алдаа бас орж ирнэ. За энэ тээвэрлэлт нь хэд урт хугацаанд тээвэрлээд оруулаад ирж болно. Тохиромжгүй температурт халуун хүйтний за тасалгааны температурт байх ёстой зүйлийг хажуугаар нь мөсөө дэндүү хийгээд хөлдөөчхөд бас яг адилхан нөгөө тог болгоод оруулаад ирдэг. За аль эсвэл сэрүүн хүйтэн хажуугаар нь мөс сайн хийж авчрах ёстой сорцыг мөсгүйгээр бүлээхэн болгоод аваад ирдэг тийм ээ. За энэ нэдэр бол яг ингээ практик дээр тулгархад нэлээд ярвахтай. Яа тэгэхээр энэний цаана дандаа хүнд өвчтөн хүнд үйлчлүүлэгч байдаг. Тийм ээ аймнаа юу цаана гэдэг үлээ дандаа юм цаг хугацаа минут секунд бүртээ уралдсан тээвэрлэлт нь ирж амжаагүй байхад утсан дуурайд тэр манай тэр үний шинжилгээ гарч ийнү л гэд ингээд байдаг хэрэг. За дараа нь хадгалалт нь болно. За шаардлагатай температурт хадгалагдаагүй хэд удаан хадгалсан. За боловсруулалт мэдээж ирэх нь болно. Бас шинжилгээний өмнөх алдаанд орно. Тусгай боловсруулалт. За тусгай боловсруулалт гэж энэ сорцоо авчаад центрифугт эргүүлж нөгөө төвлөрүүлэх гэдгийг тэгж ойлгоорой. Дараагийн лекцэн дээр зөндөө гарах учраас багш нь тайлбарлаад өгье. Тусгай боловсруулалт шаардлагатай сорц гэж байгаа. Авангуудаа центрифугт эргүүлээд авч ирэх сорцнууд бас байдаг. Ийм шинжилгээний үзүүлэлтүүд бас байдаг. Энэ үйлдэлийг хийгээгүйгээр шууд бариад хүрээдэрдэг. Тэгээд хамгийн хэцүү юм нь гемолиз болгочдөг. Тэгээд шинжилгээ их ямар ч боломжгүй дахиад бүх үйлдэл ингээд эхнээсээ давтагдах гэдэг нь маш их цаг хугацаа алдна хин хиндээ маш хүндрэлтэй хэцүү асуудал болж хувирна. За дараа нь сэргийлэх арга. За энд ерөөсөө л ганцхан зүйлийг л барьна. Стандарт аргачлал СОП-ыг л баримтлана. За энийг яаж лабораториос гаднах энэ тасаг нээгж байдгийм үү? Амбулатор бол нээц байдгийм үү? Тийм ээ үйлчлүүлэгч нарт хүргэх вэ гэдэг чинь лабораторийн өөрийн менежментийн асуудал байдаг. Та лабораторийнхоо энэ үйл ажиллагааг шинжилгээний өмнөх үе шатны гардаг энэ алдаа чинь лабораторийн алдаа дотор 70 хүртэлх 70-аас 75 магадгүй 80 хүртэлх хувийн эзлэх ийм өндөр хувьтай учраас энэний сургалт мэдээллийг маш сайн хүргэж байх ёстой. Хинт хаана гэж үү? Тэгвэл
Мэдээжийн хэрэг үйлчлүүлэгч нарт больницад амбулаторт хэвтэн эмчлүүлж байгаа тэр нь тусламж үйлчилгээ үзүүлж байгаа тасаг нэгжүүдийн ахлах, тасаг нэгжүүдийн эрхлэгч эмч нарт тийм ээ. Энэ одоо үйл ажиллагааныхаа ийм хүртэлх хувийн алдааг нь энэ эзэлдэг юм аа. Тийм учраас манайх онцгойлон энэ дээрээ ач холбогдол өгж тасралтгүй мэдээлэл сургалтуудыг явуулаад байгаамаа гэдгийг хэлж ойлгуулж байх хэрэгтэй. За шинжилгээний үеийн алдаа. За энэ шинжилгээний үеийн алдаа 10 хүрэхгүй хувийг эзэлдэгч гэсэн энэ алдаа гарах юм бол тухайн лаборатори болоод лабораторийн техникч, эмч нарт за тэгээд удирдлагуудад маш том тийм ээ хариуцлагын маш том асуудал болдог. Одоо цаашлаад үйлчлүүлэгчид маш хор уршиг хохиролтой ийм одоо асуудал болж хордог учраас энэн дээр маш их анхаарал хандуулах ёстой. Орхигдуулж болохгүй бас. За энэ тоног төхөөрөмжийн алдаа, тохиргоо калибрац хийгээгүй төхөөрөмжийн эвдрэл тийм ээ. Ийм эвдэрлүүд за хийгдэх ёстой урсгал засвар үйлчилгээнүүдийг мөн тухайн тоног төхөөрөмжөнд 3 сард өдөр болгон сар тутамд гээд өөр онцлогтой тоног төхөөрөмжүүдийн калибракуудыг хийгээгүй тэр чигтээ хичнээн сараар жил дамнаад явсан байх. Энэ өдөр эргээд нэг л өдөр танай лабораторийн магадгүй тийм ээ нөхцөлтэй асуудал болж хувирна. За дараа нь реактив хяналтын материал. За хугацаа дууссан, муудсан, муу хадгалсан, буруу хадгалсан, чанарын шаардлага хангахаа болсон ийм хяналтын материалуудыг мэдсэн ч мэдээгүй юм шиг хийгээд л яваад ээж болохгүй. Тийм ээ. За энэ бол асар том хариуцлагын алдаа. За дараа нь хяналтын дээж. За буруу хэрэглэх, буруу хийх, стандарт арга аргачлалаа баримтлахгүй үйлдэлийн дарааллаа баримтлахгүйгээр дур мэдэн контрол хяналтын сорцуудыг шинжилгээг хийх. За буруу үзүүлэлтэн дээр сонгож авч хийх. Уйлдаа хоорондын тэр зүйл буруу байгаад ах. Буруу хадгалах. За дараа нь ажилтан танаас шалтгааллах алдаа. За үүнд хяналтын шинжилгээ хийхээ мартах. За танд эмч үүрэг даалгавар өгөөд өдөр тутам тухайн лабораторид дадал хэвшил болсон тэр зүйлүүдийг та зөрчих, мартах, санаатай санамсаргүй хийхгүй байх. Тэр чинь эргээд бүгд алдаа. За дээжийг буруу дараалалд оруулах, өөрийн дур мэдэн, тийм ээ? Өрөөлийн нэгэн буруу заагаад өгөхөд тэрийг хөвхүүлэн дэмжиж хэрэгжүүлж болохгүй л гэсэн үг. Тохируулга буруу хийх. За энэ бүгд чинь ерөөсөө СОП буюу стандарт арга аргачлалаа баримтлахгүй байгаагийн чинь илрэл. За аргачлалын алдаа. Интерференц стандартын морийг буруу зурагдах. Энэ дээр маш сайн анализ хийж бодоорой. За билирубин, липемин, гемолиз гэсэн өгдлүүд байна, тийм ээ? Ялангуяа онцгойлон анхаардаг ийм шинжилгээний үзүүлэлтүүд байна. За эднэр дээр энэ үзүүлэлтүүдийн аргачлалын алдаа гэдэг чинь энэ үзүүлэлтүүд дээр те онцгойлон анхаарах юуг эргээл нөгөө үйлдэлийн дараалал стандарт арга аргачлал гэдэг зүйлийг баримтлахгүй л байх юм бол энэ алдаанууд хизээж танаас таны лабораториос салахгүй. За чанарын хяналт нь чанарын хяналтын үндсэн ойлголтуудыг авч үзье. За мөн л нөгөө өмнөх лекцэн дээр дурддагдсан найдвартай байдал, үнэн зөв байдал, хяналтын материал, хяналтын картууд яригдана. За найдвартай байдал бол ижил дээжийг олон удаа шинжилэхэд
гарсан үр дүнгуудын хоорондын зөрүү байдаг. За өдөр тутмын тогтвортой байдлыг илтгэж байдаг. Энэ найдвартай байдлын хяналтын давуу тал нь. За үнэн зөв байдал. За энэ хэмжсэн үр дүн жинхэнэ утгатай. За тэр хэмжсэн үр дүн маань одоо хэвийн утгатайгаа ойр байх. Хэр ойр байна вэ гэдгээс чиний хийж байгаа ажилбар гарт чинь орсон юм уу? Таны тэр суурлуулсан тоног төхөөрөмж, ажилуулад байгаа аппарат тоног төхөөрөмжийг чинь уншилт нь энэ үнэн зөв байдлын аль хэр зөв гаргаж ирж байгаа юм. За дараа нь хяналтын материал урьдчилан тодорхойлсон утгатай дээж байдаг. За тэр дээж маань өөрөө хяналтын материал маань өөрөө ийм лавлах утгатай лавлах хэмжээ гэж бид нар бас шинжилгээний үзүүлэлт болгон дээр утга барьдаг да. Яг тэрнтэй адилхан хяналтын материал чинь ийм өөрийн гэсэн өгөгдөл утгатай ийм хяналтын материал дээж авдаг. За энэ урьдчилсан тодорхойлсон утгатай энэ хяналтын материалыг уншуулад үздэг. Шинжилгээ хийнэ гэсэн үг шүү дээ. Уншуулна гэдэг чинь. За өдөр бүр шинжилгээнд хамт хийгдэж байх ёстой байдаг. За тэгээ энэ хяналтын материалаа энэ арифметик дундаж ба стандарт хазайлт гэж өгöd байгаа. За энэ утгандаа аль хэр уншиж байна. За тэр мэдээж тэр утга нэг юу гэдгийг те одоо асаад гэхэд нэг 35-аас 38-ийн хооронд яг 37 дээр уншичл байх юм бол зөв байна. Таны хийж байгаа үйлдлийн дараалал энэ шинжилгээний онцлогоор уусмал уруулжинч шаардлага хангаж байна. Таны сорилуулсан, ажилуулж чадаж байгаа, ажилуулсан тоног төхөөрөмжийн энэ уншилтаж зөв байгаад байна. Тэгээд таны сонгосон асаат буюу аспартат амин трансфераса гэдэг үзүүлэлтийн шинжилгээ хийж байгаа стандарт арга гаргачлалыг баримталж байгаа энэ бүх зүйлүүд чинь зөв байгаад байна гэсэн ийм утгыг илэрхийлж гаргаж ирдэг. Урьдчилсан өөр дээрээ ийм утгатай хяналтын материал ашиглаж чанарын хяналтыг явуулах өөр дээрээ тийм ээ өөрийн лаборатори дээрээ. За хяналтын карт буюу энэ хяналтын дээжийн үр дүнг цаг хугацааны дарааллаар зурсан график гарч ирдэг. Энэ дээр. За энэ дээр ингээд аяанда араас нь тасралтгүй өдөр тутамд хийгдсэн шинжилгээнийхээ үзүүлэлт тус бүрээр нь за тэрэн дээр хяналтын одоо дээжийн үзүүлэлтүүдийг уншуулад за өнөөдөр тийм байна, маргааш нь ийм байна гэдэг ингээд цэглээд байхаар аяанда тэр манд гараад ирдэг. Графикаар за энэ зурагнаас ч гэсэн харагдаж байна да. За чанарын хяналтын материал сонгох бэлтгэх. Шинж чанар хүний цус нь одоо дээжтэй төстэй, матриц тогтвортой, урт хугацааны хадгалалттай ийм одоо зүйл байдаг. Чанарын хяналтын материалын дээж гээд байгаа маань. За төвшин нь болохоор тухайн шинжилгээний клиникийн чухал одоо муж QC материал ашигладаг. За энэ нь болохоор энэ одоо төвшний QC материалуудыг за аль нь ч байсан болно ашигладаг. За бэлтгэл нь болохоор цаанаасаа үйлдвэрлэгчийн зааварчилгааг тагаа ирдэг. За тэр үйлдвэрлэгчийн зааварчилгаа гэдэг зүйлийг ямар ч хэл дээр байсан гэсэн монгол хэл рүүгээ маш сайн үнэн зөв хөрвүүлж одоо үйлдлийн дарааллыг баримталж хийх нь чухал байдаг. За тэр нь өөр дээрээ одоо тасалгааны температурт байх юм уу? Аль эсвэл тийм ээ заасан тэр тодорхой нөхцөлийн температурт байх юм уу? За мөн түр хугацаагаар хадгалах юм уу? Аль эсвэл хариугаараа дуустал хичнээн сар хадгалаад одоо ингээ устгалд оруулах юм уу гэдэг. Ерөөсөө л тэр үйлдвэрлэгчийн зааварчилгаан дээр заагаад өгсөн тэр бүх зааварчилгааг ягштал дагаж мөрдөх нь хамгийн чухал нь байдаг. За баталгаажуулалт. Лаборатори өөрсдөө
шинэ багц күйсийн материалын дундаж стандарт цаад зайлтыг 20-30 удаа шинжилж баталгаажуулж авах хэрэгтэй байдаг. За Вестгард дүрмүүд. За күйсийн үр дүн хүлээж авах эсвэл таслахыг тодорхойлдог статистик дүрмийн нэрийн тоон стандарт хазаалтад харгалздаг. За дүрм 1 бол нэг күйсийн үр дүн нь дунджаас 2.5 нэмэх хасах 2.5 стандартаас давсан. За энэ нь бол анхааруулга дахин шалгах. За нэг күйсийн үр дүн нь дунджаас нэмэх хасах 3 СС-гараас даввал үйлдэлийг зогсоох шинжилгээний алдаа болдог. За дараа нь дараалсан 2 күйсийн үр дүн дунджаас ижил талд нэмэх хасах 2 СС-гараас давах юм бол системийн алдаа болно. За 2 күйсийн үр дүнгийн ялгуур нь 4-ээс нэмэх хасах 4 СС-гараас их байх юм бол санамсаргүй алдаа. За дараалсан 4 күйсийн үр дүн нь дунджаас ижил талд нэгээс давсан байх юм бол системийн алдааны эрт илрэл болтгоо. За Вестгард дүрмийг хэрэглэх жишээ харагдаж байна. За энд X тэнхлэхээр бол шинжилгээ хийсэн өдөр дарааллыг бол тодорхойлдог. За граф хүснэгтээс одоо харахад тэр англиар D гээд өдрүүдийн 1-ээс 20 хүртэл нэгээс өдрүүдийг өгсөн байна. 1 5 2 3 10 гээд буцаагаад 10 15 20 30 байдаг юм уу те. За дараа нь болохоор Y тэнхлэхээр хяналтын дээжийн утгыг энэ хяналтын дээжийн утгаа өгөхдөө нэмэх хасах 1-ээс хязгаар гээд. За голын тэр үргэлжилсэн хар зураас бол тэг гэж урдаа тэмдэглэгдээд дарагшаа татагдсан үргэлжилсэн хар зураасыг бол төв шугам буюу медиан менээр тэр тэмдэглэсэн байна. За баталгаажсан дундаж утга. За дундаж утгаа тань дээр тавьж өгдөг. За дээрх дүрмийг ашиглан цэг бүрийг шинжлэх. За энэ дээр тэр А өдөр, Б өдөр гэдэг нэг 2 өгөгдөл өгөгдсөн байгаа. За А өгөгдөл, Б өгөгдөл гэдэг 2 өгөгдөл дээр гэрийн даалгаварт за энэ график зургаа хараад А өгөгдөл дээр ямар алдаа, яагаад ингэж яаж юу, за Б өгөгдөл дээр юуг анхаарахаар байна, яасан байна гэдгийг бүгдээрээ тэмдэглээд бичээд ирээрээ. Тэгээд дадлага дээр хамтдаа ярилцъя. Тэгвэл илүү ойлгомжтой байх баха. За күйсийн алдаа гарсан үед юу хийх вэ? Күйсийн хяналтын дүрмд нийцэхгүй үед өвчтний дээжийн шинжилгээг зогсоож үр дүн гаргахгүй. За шуурхай алхам хяналтын дээжийг дахин бэлтгэж шинжилгээ хийх, алдаа арилбал үр дүн гаргах. За энэ нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр дахин шинжилгээг хийж тэр алдааг арилтал нь үр дүнг бол гаргаж ирэх. Зарчмаар бол шуурхай алхмыг бол хийж явуулдаг. За алдаа арилбал за реактив дууссан, хэмжээ дууссан уу, солих уу, яах ёстой вэ те? Алийн эднэрийн алуугаар нь за төхөөрөмжийн гэрэл, ламп, шүүлтүүр, фильтр за муудсан уу, аль нь шалгана тийм ээ. За калибратор хугацаанд дууссан уу, муу хадгалсан уу, за аваас шалгана. За дараа нь алдаа арилаагүй бол техникийн ажилтан менежерт мэдэгдэж үйлчлэгээ үзүүлэх төхөөрөмжийг калибрац хийх тохиргоог нь дахин хийж бүх үзүүлэлтүүдийг оруулах хүртэлх ийм арга хэмжээнүүдийг авдаг. За шинжилгээний дараах алдааны их үүсвэрүүд. За бид нар өмнөх шинжилгээний үеийн дээш одоо болохоор шинжилгээний дараах. За үр дүн баталгаажуулах. За Вестгард дүрм өвчтний түүх зэргээр шалгахаа мартах. За өгөгдөл оруулах, дамжуулахдаа үр дүнг буруу бичих, буруу нэгж хэрэглэх, буруу хүн дийлгэх, за тайлан гаргахдаа ойлгомжгүй, дутуу, хугацаа хэтэрсэн хойно нь тайлагнах гээд баг тийм. Үр дүн тайлбарлахдаа эмч өвчтөнд шинжилгээний хязгаар интервенцийн талаар тайлбар хийгээгүйгээс үл ойлголцол үүсч
алдаа гарах, за сэргийлэх арга нь үр дүн баталгаажуулах протокол, өөрөө шалгах, ахлагч баталгаажуулах, лизинг автомат дамжуулалт, клиник хиймч эмчийн уулзалт. За энэ лиз гэдэг бол нөгөө лабораториос бусад одоо тасаг нэгж рүү нөгөө одоо бол бид нар цахим эмнэлгийн нөгөө дотоод сүлжээ цахимаараа тасаг нэгж рүү шинжилгээ бичиж орж ирсэн эмч рүү илгээдэг болсон тийм ээ. За алдааны үндсэн шалтгааны шинжилгээ. За 5 яагаад гэж байгаа юм. За үүнд лабораторид гарсан ноцтой алдаа үйл явдлын системийн шалтгааныг олох жишээ нөхцөл байдал нь. За өвчтөнд буруу төрлийн антибиотик эмчилгээ хийгдсэн. Учир нь бактериологийн лабораториос гаргасан мэдрэмтгий байдлын тайланд буруу бактерийн нэр бичсэн байваа. Яагаад бактерийн нэр буруу бичсэн бэ? Техникч нэрсийг андуурсан. За яагаад андуурсан бэ? Хэвлсэн тайлангийн загварт олон нэрсийг жагсаалтаар хэвлсэн. Тэр аль нэгийг нь дугуйлсан. Яагаад ийм олон боломжтой загвар ашигласан бэ гэсэн чинь тодорхой протокол стандарт загвар байхгүй байсан. За яагаад стандарт загвар байхгүй байгаа юм бэ гэсэн чинь лабораторийн удирдлага СОП шинжилэлт хийгээгүй. Ер нь огт байдаггүй. За яагаад шинжилэлт хийсэнгүй вэ? Яагаад танад ер нь энэ СОП стандарт арга гаргачлал байхгүй байгаа юм бэ? Тэгэхээр үеийн ажиллаж исэн лабораторийн эмчнэр ахлахууд хийгээгүй, орхиогүй, аваа явцдаг. Аль эсвэл дараагийн ирсэн одоо шинэ ажилтан байдаг юм уу? Дөнгөж төгсөөд ороод ирсэн эмч чадахгүй, мэдэхгүй, би дуулаагүй тий аль эсвэл хий гэж бодож л байгаа гэдэг хариултууд. Энэ 5 яагаадыг энэ тохиолдол кейстэй маш сайн ойлгоод дадлага дээр үргэлжлүүлээд ярилццгаая. За залруулах ба урьдчилан сэргийлэх арга хэмжээ. Залруулах арга хэмжээ. Аль хэдийн гарсан алдааг засах, түүнийг одоо шууд шалтгааныг арилгах. За жишээ нь тухайн өвчтний тайлан яаралтай засах. За тайлан гэж үг ойлгоод байна. Энэ дээр бас дадлага хичээл дээр бүгдээрээ маш сайн өргөн хүрээтэй авч үзье. За урьдчилан сэргийлэх арга хэмжээ. За ирээдүйд дахин гарахаас сэргийлэх, системийн өөрчлөлт оруулах. За жишээ нь бактерийн нэрийг сонгох автомат талбартай цахим тайлангийн системд шилжих бүх техникчдэд шинэ системийн сургалтыг тасралтгүй явуулж байх. За лабораторийн мэдээллийн систем ба алдааг бууруулах. За лабораторийн мэдээллийн систем болон энэ алдаа бууруулах гэдэг бол их өргөн хүрээний ойлголт байдаг. За шинжилгээний өмнөх алдааг автомат одоо дээшний шошго хэвлэх, баркод, за тэгээд дээж хүлээн авах, шалгах, за хэмжээ төрөл хугацааг энэ дээр яг нэг ажилтныг тавьж өгөө. За эсвэл бүх лабораторийн техникч нарыг нэг нэгээр нь өдөр бүр эсвэл сард дулмаа дараагийн сард за одоо бата энэ сард ч гэдэг юм уу ингэж яг тогтсон энэ менежмент хуваарлалт цэгцтэй ойлголтыг өгөө. Хэрэгжүүлээ өдөр тутам тасралтгүй хэрэгжүүлдэг бай. За шинжилгээний алдаа. За анализер уншилт буюу одоо энэ шинжилгээний үр дүн шууд дамжуулах. За энэ шинжилгээний алдаанд энэ утгыг юу гэж ойлгох вэ гэхээр хяналтыг заавал хийлэгдэх бай тогтмолж бол тийм ээ эмчээрээ лабораторийн эмчээрээ за Вестгард дүрмийг автоматар тооцох дохио өгөх. За энд болохоор за зарим газрууд энэ одоо график зурвал юу ингээд цахимжуулаад одоо компьютер руугаа оруулаад өдөр тутмын уншилт юугаа ингээд суулгацсан. Тэгээд хэрв хитрхи бага, хитрхи өндөр тэр заагдсан хязгаарыг давхад юм бол сигнал өгдөг байдлаар ингээд ажилдаа нэвтрүүлсэн. За энийг бол бас одоо заавал тэгэж одоо юуж амжаагүй, бодлоогүй санхүү төсөн мөнгө нь байхгүй байсан ч гэсэндээ
ямар нэгэн байдлаар үүнийг хэрэгжүүлдэг, мөрддөг, дадал хэвшил болгох энэ тал дээр анхаарах. За шинжилгээний дараах үе алдаан дээр автомат тайлан дамжуулах гэдэг маань нэгсэндөө цахимжаа. Хамгийн хурднаар дадаа цаасаар маш их хэвлэлт, маш их цаасан тоон тэр дунд биш. За яг өвдөл дээрээ бүх зүйлийг хийгээд дууслаа. За тэр цахимжсан сүлжээгээрээ бүх зүйлийг ингээд маш хурдан хугацаанд тайлагнадаг, дамжуулдаг, мэдээлэл бие биенээсээ солилцоод авчдаг. За дельта чек буюу өмнөх үр дүнтэй харьцуулах, тохируулгатай байя. Дандаа харьцуулдаг байя. За энэ дээр одоо жишээ татах юм бол за жишээ нь диабеттэй, сахартай, сахарын өвчнөд үйлчлүүлэгч байлаа. Өмнөх өдөр нь сахар нь одоо 16-тай гарчихсан байж тал дараагийн өдөр дахиад тэр цэцгээгээ ороод ирсэн чинь сахар нь 6.1-тэй гарчихсан. За тэгэнгүүт одоо чинь мэдээж эрэг өмнөх өдөр ингэчээ дараагийн өдөр энэ байж болох уу, болохгүй юу гэдэг аюул олон талын юмнууд яригдана. Нэмжлэгээ яасан, юу хийсэн, хурдан сахар гинт огцон буулгаад юу болцсон, яацсан. Гэтэл солигдсон байх үхийсгэхгүй тийм ээ. Тэрийг хэн солих уу? Шинжилгээний дараах алдаа юм чинь лаборатори дээр яригдах гэдэг шүү дээ. Тэр лаборатори дээр хэн дээр байх уу? Тань дээр лабораторийн техникчийн оруулж байгаа шинжилгээ хийгдээд гараад ирсэн үр дүн оруулах та тийм ямар нэгэн байдлаар алдаа гаргасан байна. За тэгэхээр энэ өмнөх үр дүнтэй харьцуулж гэдэг чинь цэцгээгээ энэ хүн хэдэн хүн сахартай гарсан. Тэр дотор цэцгээгээ 16-тай байсан. Дараагийн өдөр нөгөө диабетийн тасгийн дотрын тасаг твцэжсэн. Цэцгээгээ сахар ихсээд ирсэн байсан. Цэцгээгийн сахар дараагийн өдөр нь бас л тэр мэдээлэл танд байж л авах ёстой. Хэдэн зуун хүн байсан ч гэсэн тэр дотроос тэр онцгойлон одоо өөрчлөлттэй байсан хүмүүс таны толгойд сигнал болж үлдсэн л байх ёстой. За, референс үрээ чухал утгыг тэмдэглэх. За, эдгээрийг лабораторийн мэдээллийн систем ба алдааг бууруулах тал дээр анхаарч авч үзэх нэ. За, дадлага ажил байна. За, Куйси үр дүнг шинжлэх Вестгард дүрм тайлбарлах ийм нэг даалгавар байгаа. За, доорх Куйси картны өгдлийг ашиглаад энэ даалгаврыг гүйцэтгэж ирэх нэ. За, энэ дээр нэг ёсондоо энэ лекцийн гэрийн даалгавар тэгээд нөгөө талдаа дадлага хичээл дээр дадлагын бас нэгэн үнэлгээ болж дүн авах ийм одоо даалгавар байгаа. Энэ лекцийн хүрээнд маш сайн ойлголт авч энийг хийж чадна гэсэн үг. За тэгээд одоо ороод ирэх нэ. Танхимаар бүгдээрээ уулзъя. За дадлага. За энэ өгөгдлийг болоод багш нь. За яг хөө тэгвэл хэдүүлээ ингээ. За тэрийг юу яач. Дараагийн нэг дадлага байсан багш нь тэрийг болидо гэж бодоод шууд ийшээ дарчлаа. За стандарт ажлын заавар SOP яагаад чухал вэ? За энэ бол стандарт аргачлал буюу SOP нь аливаа лабораторийн үйл ажиллагааны алтан дэглэм байдаг. Ерөөсөө. За зорилго нь үйл ажиллагааг стандартчлах, шинэ ажилтнуудыг сургах, чанарын баталгаа аудит хийхэд үндэслэл болж өгдөг. За агуулга нь бол ерөөсөө зорилго, хүрээ, хариуцлага, аюулгүй байдлын анхааруулга, тоног төхөөрөмж, реактив уусмал урвалж бодис, наривчлсан алхмууд, чанарын хяналт, асуудал шийдвэрлэх гол агуулгуудыг агуулж байдаг. За яагаад чухал юм бэ гэхээр ажилтан бүр хүртээмжтэй, ойлгомжтой, шинжлэгдсэн стандарт аргачлалын одоо товёотой байх ёстой гэдэг. Лабораторийн аюулгүй байдал
хувийн хамгаалах хэрэгслийг энэ дээр чанарын дотоод хяналт дээр гарч болох алдаанууд түнээс сэргийлэх гэсэн энэ одоо лекцэн дээр зайлшгүй үзэх ёстой. Мэдж авах ёстой. За энэ хувийн хамгаалах хэрэгсэл дээр лабораторийн халаад, бэйли, нүүрний хамгаалалт, хамгаалтын шил, эсвэл маск. За бэйли цус биеийн шингэнтэй харьцах бүрт нэг удаагийн бэйли хэрэглэнэ. За цуснаас дээж авах тусгай бэйли, маск, хамгаалтын шил шаардлагатай тохиолдолд бүрт хэрэглэнэ. За хүрэхгүй материал. За энд болохоор хортой химийн бодис төрж болохгүй, тийм ээ. Радио, нуклеид за ашиглах үед нэмэлт одоо энэ хамгаалтын хувцас буюу энэ PPE гэж 3 үгсээр тодорхойлж тэмдэглэдэг энэ нэмэлт хамгаалтын хувцсыг хэрэглэх ёстой байдаг. За лабораторийн аюулгүй байдал дээж боловсруулах буюу сорьц боловсруулах үйл явц. За бүх сорьцыг одоо халдвартай гэж үзнэ. Хуруу шилний тагийг нээлгүйгээр тээвэрлэх, цуглуулах. За хурц зүйлс, зүү, тавиур шил эдрийг бүгдийг тусгай хурц зүйлс хаях, аюулгүй хайрцагт хаях, хизээч үрдийн хогны савнд хаяхгүй. Цус асгарсан тохиолдолд бүрт тусгаар цэвэрлэдэг. За үүнд өртөлтийн цомог гэж бүрдүүлдэг. За багшийнх нь энэ лекцэн дээр өгөх дараагийн даалгавар бол сайдын тушаалаар өртөлтийн цомог гэдэг зүйлийг бүрдүүлж бид нар лаборатори дээрээ тавьдаг. За энэ сайдын тушаал дээр байгаа өртөлтийн цомгийн жагсаалттай нь дэвтэр дээрээ бичээд ирээрэй. За энэ бидний дадлага дээр дадлага хичээлийн бас нэг дүн авах үнэлгээ болох юм шүү. Энэ лекцэн дээр өгж байгаа даалгавруудыг онцгойлон сайн бусдаа дамжуулаарай. Курсын дарга, группийн дарга энэ лекцийг маш сайн сонсож ойлгож байгаа бусад оюутнууд за бие биендээ бас харилцан туслалцаж, ойлголцож хичээлээ хийж яваарэ, даалгавраа хийж яваарэ. За бие биендээ туслаад хийгээрэй гэхээр нэгнийхээ эзнийг нөгөөх нь хуулж ирж болохгүй. Яг өөрсдийнхөө үзэл бодол ойлголтоор энэ лекцээ сонсоод тэмдэглэгээ хөтлөөд тэгээд гэргийн даалгавруудаа хийж ирнэ шүү. За цус асгарсан тохиолдолд тусгай аргаар цэвэрлэх гэдэг тийм ээ. За энийг багш нь сая даалгаварт өглөө өртөлтийн цомгийг. За гараа угаах, бэлийг өмсөд тайлсны дараа бүр савндаж гараа угаана. Лабораторийн аюулгүй байдал химийн бодис төр. За энд MSDS гэдэг те багш нь тэр дэлгэрэнгүй англи томьёоллын халтанд бичээд өгсөн. За химийн бодис бүрийн аюул хадгалах, цэвэрлэх заавар, за ойлгомжтой байрлалд байршуулж байх ёстой. За хадгалалт хортой хийг татагч агаарж уулттай кабинетэд хадгалах ёстой. За хүчлэлэг шүлтлэг бодисыг тусдаа хадгалаад тэмдэглэгээнүүдийг маш сайн байршуулж тавих ёстой байдаг. За хаягжуулалт химийн хог хаягдлыг төрөл ангиллаар нь ялган усгай савн хадгалах, мэргэжлийн байгууллагаар дамжуулан устгах. За дуу чимээ бичлэг хийх яагаад чухал вэ? Хэрв бичээгүй бол хийгээгүй гэж үзнэ. Энэ нь лабораторийн алтан дүрэн байдаг. За шинжилгээнүүдээ тэг бүгдийг хийж дуусчаад бид бүгд заавал журнал дээр журналддаг. За энэ бол ерөөсөө лабораторийн алтан дүрэн байдаг. Юу бичих ёстой вэ? Квизи үр дүн, алдаа, залруулгыг заавал тэмдэглэж байх ёстой. Тоног төхөөрөмжийн калибрац, засварын үйлчилгээний хөтөлбөрийг заавал хийж байх ёстой. Таны үндсэн хийх ажлуудын нэг температур хөргөгч инкубаторын мониторингийн бүртгэлүүдийг ягштал хөтлөн, мөрдөн, бүртгэнэ. Реактив материал, үйлдвэрлэгч, багц дугаар, дуусах хугацаа, лот дугаар, хүчинтэй хугацаа бүгдийг нь цэвэр гаргацтай сайхан бичиж, тэмдэглэж хөтлөн тэр хөтөлбөрийн журналуудыг. За бүх сургалт ур чадварын үнэлгээнүүд бүгд цаасан дээр хөтөлбөртэй тэмдэглэгдсэн байх ёстой. За эдгээр бүх хөтөлбөр, тэмдэглэгээ, бичвэрүүд таны үндсэн хийх ажлын нэг хэсэг юм аа. Давхар юм танаар хийлгэх гээд байгаа юм биш. Илүү ажил танаар хийлгэх гээд байгаа юм биш шүү. Энийг бас багш нь бас онцгойлон сайн лекц бас дадлага дээр
хэлж өгье гэж бодсон. За багийн ажиллагаа ба харилцаа. За энэ мөн таны эзэмшсэн мэргэжлийн маш чухал нэг хэсэг. За лаборатори нь баг, сувилагч, эмчтэй сайн харилцаа нь шинжилгээний өмнөх алдааг бууруулдаг. Багийн ажиллагаа хэдий сайн байна, бусад тасаг нэгжүүдийн сувилагч нар, бусад тасаг нэгжүүдийн эмч нар үйлчлүүлэгчтэйгээ ойлголцолт нэг алхам урагшаа байдаг. За ингэж сайн ажиллагаа багийн ажиллагаатай. За танаас гарч байгаа танай багаас таны хамт олон таны лабораториос гарч байгаа шинжилгээний үр дүн хэдий ч нэ ойлголцол сайн байна, төдий ч нэ үр дүнтэй хариу гарнаа. За шинжилгээ өөр байна уу гэж эмч сувилагчаас асуухад бэлтгэгдсэн байх ёстой. Танаас үйлчлүүлэгч, за тэр өндөр настай хүн аль эсвэл тэр тасгийн сувилагч нар шинжилгээ өгсөн, хүнээ явуулсан эмч нар тасаг нэгжийн тийм ээ. За эдгээр магадгүй танаас энэ өгсөн шинжилгээний хариу өөрчлөлттэй байна уу гэхэд багийн ажиллагаа танах сайн байх юм бол та хариулж чадна. За үр дүнг яаралтай мэдээлэх. Урьдчилан тодорхойлсон яаралтай үр дүнг эмчид шууд мэдээлэх. За энэ эмчид гэдэг нь хэнийг хэлж байгаа юм бэ гэхээр лабораторийнхоо эмчид шүү. Шууд мэдээлэх, хүлээн авсныг баталгаажуулах. За тэгэнгүүт лабораторийн техникч ажилтан эмчтэй яаралтай мэдээлсэн үү? За таны гарын үсэг бүртгэл тэр мэдээлэх танай тэр лабораторийн хөтөлбөөн дээр чинь байх ёстой. Хөтэлдэг тэр журналууд дотор чинь ийм хөтөлбөөний журнал. Эмчид би тэдэн цаг тэдэн минутад тэргуайн тэр шинжилгээний үзүүлэлт ийм өндөр гарлаа. Тэргуайн юу сахар байдаг юм уу те? Ийм бага гарлаа шүү. Одоо ингээ мэдээлсэн. За эмчтэйгээ цаашаа мэдээлэх нь байна тийм ээ. За манай тэдэн цаг тэдэн минутанд ийм надруу мэдээллээ танай тасгийн танай тэр өвчтөн хүнд өвчтө одоо тэргуайн шинжилгээний тэр үзүүлэлтэнд тэгж гарлаа гэх. За энийг л багаар ажиллах гэдэг юм да. За гар утасны дугаар, цагийн хуваар яаралтай харилцах ээлж солилцохын тулд тодорхой байх ёстой. Бүх ажилчдын чинь тийм ээ гар утасны дугаар эсвэл эмнэлэг даярах ажилчдын шаардлагатай онцгой шаардлагатай тэр зүйлүүдийг хоорондоо хуваалцаж хүлээж авч яадаг. Энэ одоо тасаг нэгжүүдийн дугаарууд нь эмч сувилагч нарын дугаарууд танай тасаг дээр ингээд ярааталтай бичээтэй харагдахаар жижигхэн биччихэд яар сандарч хаад өнөөдөр чи очиод ингээ харах гээд байх бас айгүй асуудалтай. Энэ нэтрийг маш сайн менежментлд бодолцож ингээд хийн л дээ. За ингээ байж ах ёстой. За 9.15.189 стандарт ба чанарын менежментийн тогтолцоо. За энэ бол маш өргөн хүрээний гэж багш нь өмнөх лекцүүд дээрээ ч хэлсэн. Дахиад давтаж хэлнэ. Дараагийн лекцүүд дээр ч бас дахин яригдахыг үгүйсгэхгүй. За 9.15.189 нь лаборатори чанар чадварт тавигдах шаардлага бөгөөд за лабораторийн чанар чадварыг батлах олон улсын стандарт байдаг. За хамрах хүрээ бол бүх үйл явц ордог. Энэ нь тухайн лабораторийн бүх үйл явц орно л гэж ойлгоно. За менежментийн нөөц боловсон хүчний удирдлагын гэдэг бүхний тогтолцоог цогцоор нь одоо бүхлээр нь бүрэлдэхүүнээр нь авч үзээд дотор нь бүгдийг нэгжид хуваагаад тэгээд нэгжээ цаашаанаас салгаад ингэж одоо хүнд ойлгогддог ийм одоо стандарт байдаг. За гол зүйлс нь болохоор өвчтний төвтэй байдал байдаг, тасралтгүй сайжруулалт, үйл явцын удирдлага, шинжилгээний чадварыг батлах, за чанарын зорилтууд нь за жишээ нь дээж хүлээн авах үеэс эхлээд үр дүн гарах хүртэлх дундаж хугацааг за 10%-аар бууруулахад л зориулагдсан гол одоо чанарын зорилтыг тавьдаг ийм стандарт байдаг. За ирээдүйн сорилт автоматжуулалт гэж байгаа юм. За мөн одоо энэ чанарын дотоод хяналт гарч болох алдаанууд түүний сэргийлэх гэсэн энэ удаагийн лекцний ирээдүйн чиг хандлагыг ингэж багш нь тодорхойлж байна. За үүнийг за
багш нь AI одоо програм руу өгч миний одоо төсөөлж байгаа те аль хэр ер нь те за аль эсвэл одоо би ирээдүйн энэ молекул генетикийн төвшөнд ер нь аль хэр очиж төсөөлөн ургуулж бодож ирээдүйгээ би ер нь энэ төсөөлж байна вэ? Энэ чанарын дотоод хяналтын энэ эмнэлэг зүйн лабораторийн хэсэг дээр гээд тэгж бодож одоо харилцан бидний бодол одоо ямар байх болоо гэж сонирхож энэ өгсөн. За энэ зургийг ингээд харах юм бол те. За автомат системийг болохоор дээжиг одоо шуугаар тээвэрлэж гэж байгаа юм. За тэгээд энэ гэдэг чинь одоо нэг ёсондоо нөгөө нэг дээжиг одоо аль ч аймагт байсан хамаагүй тийм ээ багш нь л айгуу тийм нөгөө маш өндөр төвшөнд ярих гэдэг штэ өөрөө ингээд санаж бодож сэтгэж ингээд төсөөлж штэ жишээ нь ара хангад байгаа хүний үг за манай Дорнов аймгийн те одоо манай буян тод лабораторийн тэр лабораторийн одоо хүчин чадал дээр сурлуулж ерөөсө хийя гэвэл шууд тэр хүний дээжийг авлаад зориултын агаарын жижигхэн онгоц те шуушгч байдаг юм уу те тэр юугаар хэдхэн минутын дотор тээвэрлэж ирээл шаардлага хангаал тэр болоо сорцыг нь бид нар те боловсруулаад шинжилэл үр дүнгийг гаргаад өгдөг. Хүний гар оролцохгүй бүгдийн ухаалаг тоног төхөөрөмж хийдэг. Хүний алдаа санаатай санамсрахгүй алдаанууд юу ч нөлөөлөхгүй ч байдаг юм уу те. За цэгэн төхөөрөмж гэж байгаа юм. Өрөөндөж шинжилгээ хийх. За энийг болохоор юу гэж ойлгож байна? Аль эсвэл ингэж заавал явуулахгүй те. Шууд дотрын тасаг, мэс заслын тасаг өөрийнхөө өрөөнд нь эм чин өөрөө эсвэл тэнд шууд одоо энэ үйл ажиллагааг явуулдаг би багш нь одоо байж идэх ч юм уу те. Тэгээ яг энэ зурган дээр шиг тоног төхөөрөмжийг тэгээд ингээд тэр химэл оюун ухааны удирдаад ингээд зогсож идэг. За тэр одоо доржгой мэс заслын үеийн тэр одоо ирсэн дээж сорцонд нь тэрийг энийг гэж байдаг юм уу те. Ийм үзүүлэлтүүд гэдэг. За тэгэнгүүт өнөөх нь бүх хяналттайгаа тэгээд стандартын шаардлага хангасан үзүүлэлттэйгээ хийгдээд гараад ирдэг. За ингээд энэ шин сорилт болж идэг. За нотлохоонд сурлаад судалгаагаар гатлаад авна. За болох юм байна, болж байна. Нөө цааш нь ингэж одоо ажил явуулъя. За өгдлийн шинжилгээ AI те. За өвчтний өгдлөөс урьдчилан таамаглал QC трендийг илрүүлэх. За энэ бол өстэй маш их надад бол маш их таалагдж байгаа. AI-аас ганцхан надад таалагдсан юм өртөө энэ. За энэ яагаад ингэж их багшийн анхаарлыг татаж таалагдав гэхээр за тухайн хүнийг хагалгаанд оруулахгүйгээр тухайн хүнийг хавдартай байна гэж яаравчилж одоо тийм ээ хорт хавдар нь харах нь нүсэрхийлэх нь тэгэх нь тэрнийх нь бүр өмнө нь ерөөсөө тэр одоо дулмаа гэдэг үйлчлүүлэгч ороод ирлээ л гэхэд тэр үйлчлүүлэгчээс бүх зүйлийг нь аваад урьдчилаад ерөөсөө бүх зүйлийг хэлчих нь байна те. За та тэдэн сарын тэдний өдөр ч гэх юм уу те. Таны одоо энэ уушгинд байсан энэ зүйл илгэр шилжих юм байна. За тэдгээр зэргийн тим одоо те кальциум хавдар болох юм байна ч гэдэг юм уу. За тэгвэл одоо яах юм? Тэ? Тэгэнгүүт за одоо тэгвэл ингэж яагаад ийм шат дараалсан шинжилгээнүүд, тусламж үйлчилгээнүүдийг үзүүлээд та тэдэн сарын дотор энэ хэсэг нь уушгины одоо юу гэдгийг те баруун хэсэг нь эргүүлжин жилийн дараа зүүн хэсгийг нөхөн төлжүүлээ. Жил 6 сарын дараа цаашаа 80 гих байсан энэ юуг нь таслан зогсоолооч гэдэг юм уу те. Ингээд бүгдийг үйлчлүүлэгчийн өмнө ингээд урьдчилж таамаглаад харуулдаг. За, геномик молекулын шинжилгээ нь нарийн төвөгтэй шин төрлийн алдаанууд. Одоо бид нар уншилж чадахгүй байгаа, илэрхийлж чадахгүй байгаа, одоо бидэнд огт гарч ирээгүй байгаа. Тэр бүх одоо ямар одоо үзүүлэлтүүд байдгийг те тэр бүгдийг хийж чаддаг нэр төрлөөр нь тэр
зүйлүүдийг гаргаж ирж чаддаг ийм одоо магадгүй болох юм аа. За энэ бүгдээс ингээд энэ лекцийг дүгнээд үзэхэд эмнэлэг зүйн лабораторийн чанар нь нэг техникч, нэг эмч биш, харин бүхэлдэн тогтолцооны ажил юм аа. Чанарын дотоод хяналт нь өдөр тутмын идэвхтэй анхаарал шаардсан хяналт бүртгэл шинжилгээ сайжруулалтын мөчлөг юм аа. Таны ажил бүр нь шийдвэрийн үндэс болдог юм аа. Алдааг хүлээн зөвшөөрч, мэдээлж, системийг сайжруулах нь мэрэгжлийн үнэнч байдлын илрэл шүү. Эцсийн зорилго өвчтөнд зориулсан найдвартай цаг тухайд нь зөв мэдээлэл өгөхөд оршино. За ингээд энэ удаагийнхаа лекцийг өндөрлөё.